Манай энэ удаагийн дугаар 10 дугаар дугаар сүүлийн зочин season ending motherfucking 168 Тэнгис Хармаа Фергюс хүчрхийлэл. Окей. Тэгээд подкаст албан ёсоор эхлүүлж байна. Даансан доор тэгээд. Залбидаг. Цайл подкастын энэ удаагийн дугаарт Timberland наран оруулж ирдэг. Харангийн Timberland. Хармаафи Босton Beast. Хармаафи оймс байна. Юу гэж. Буруу. Yes. Timberland байна. Хаал хэлдэг лөө. Мөлхөөл юу вэ? Хуцаад л та. Тэгээд Timberland-ийн тухай ингээд хэдүүлээ жоохон мэдээлэл харъя л да. 50-аас 70 оны үед эхлэн тавигдсан. Nathan Schwartz гэдэг хүн founder нь гэсэн үг. 73 онд анхны одоо энэ шар гутал ус нэвтэрдэггүй технологиор гаргагдсан. Тэрнгээр онцлогтой одоо ус нэвтэрдэггүй гутал гэсэн үг. Анхны ус нэвтэрдэггүй гутал. Ажлын гутал ер нь бол Timberland гэдэг. Нөгөө нэг Аляскад нөгөө мод хөвчдөг болоод шүү Ээ. дээ. За энэ загварын хувьд бол яарлгын дээр 25 гэж ütсэн байна. 25% яг үндсэн классик Timberland-аас 25% илүү хөнгөн доторх дүүргэлт нь арай бага гэсэн. Тэгээд ус нэвтэрдэггүй. Яг классик Timberland болохоор 4 улирал өмснө. Энэ нь болохоор хавар намарт илүү тохиромжтой. Арай дулаан үед илүү тохиромжтой. Октод илүү тохирно гэсэн үг. Вау, хөнгөн гэж. Yes. Тэр арай жоохон хөнгөө. Найстай ивент тэтгэгчийн гарын бэлгийг өгж байна Timberland. Вау. Тэгээд шалаа. дараагийн donation өгсөн газар бол Shangri-La Mall-ийн замын эсрэг талд Olympic Galleria-гийн 2 давхурт байрлах Steel Lounge Bar. Steel Lounge Bar руу орж найзуудтайгаа архиу жим ярьж хоол идэж үзээрэй. Доторх интерьерийг бас зургаар харуулчих бах. Тэгээд энэ доор social хаяг нь байгаа. Тэгээд Цайл подкаст. Иргэн бит хоёр бол ойр угаасаа байн уулзж байгаа. Тэнгистэй уулзаагүй байн ууж байгаа шээ. Тэнгистэй уулзаагүй амар удсан байна. Тэнгистэй уугаагүй жоохон удсан. Тэгээд тэнгистэй ууг жоохон удсан байна. Тэгээд юу вэ? Тэгэнгүүт шууд хэлж болдгоо те. Ван халаал ятаа таа. Сүүлд хамгийн гоё ямар кино юу үзсэн бэ нэрээ? Би чаас ингээ хөгжмийн тухай өмнө нь юу хийсэн тухай нэг асуумааргүй. Тэр угаасаа хинт ч хамаагүй чи зөндөө олон подкаст дээр ярьсан. Тийм үстэй. Тэглээч тэр ийм рэпер писта нэг юм дуу хийдэг пистагийн өмнөх амьдрал хинт ч хамаагүй мэлээ угаасаа. Тэрийг сонсоод ямар ч хэрэггүй үстэй угаасаа. Яг үнэ. Гоё шүү. Хинт ч хэрэггүй. Тэгэхээр ямар гоё кино үзсэн. Гоё ямар кино үзсэн. Юу үзээдээ л гоё шатагчаа. Тэр нөгөө нэг хиний Джон Вик ах байна шүү дээ чи байж л та. Байж л та. Яа, биш танидтай байгаа шин уучлаарай. Тэ. Дуслаа уучлаарай. Одоо уучлаарай. Цайл подкаст. Болно. Гайгүй. Ямар дуу хийж гин рэприйн амьдрал өмнө ямар юм чи яагаад зурж яринэ болцсон. Биста тийм асуумааргүй байна. Тэгэхээр сүүлд юу хийж гин хаагур байна. Яагаад энэ төрөв? Нэг А-цэгээс Б-цэг хүрээд тэгээ манусаа уулзлаа шүү дээ. Мань кино үзсэн шүү дээ. Харин тий. Ямар кино үзсэн? Сүүлд ямар гоё кино үзсэн? Нөгөө нэг тэр Джон Викийн жүжигчин юм бэлээ. Keanu Reeves-ийн тоглосон Outcast биш Outcome гэдэг. Тэр болохоор нэг юм Keanu Reeves нэг юм амар тийм бүхэн болгоны хайрлагцсан од штэ. Яг тэгвэл юм дорой байдлыг давхар ингээ үзүүлэх шаагаад байдаг те. Мань тэрийг ингээ тэгж хардаг байхгүй. Ядарсан залууд ард түмэн дуртай байгаа шахаад юм өрөвдөх дуртай. Хүмүүс ингээ хүнийг өрөвдөх амар дуртай юм лээ биз та. Тийм victim capital. Тэр тухай. Яг тэр яг тэр тухай гадаг байхгүй ингээд Кани тэр мань үзээгүй гэхдээ тэр. Яг тэр яг од зөө. Яг тийм од зөө. Яг хүмүүсийн дуртай. Тэгээд өөрөө тэр нөгөө калт болохоос амар айдаг.
Тэгээд нэг асуудал болж байгаа хгүй нэг хэвээр blackmail гэж шагаад. Тэгээд тэрэн дээр яаж тэгээд нэг anxiety тэгээд victim capitalism энэ тэрийг Чамд хамгийн сүүлд санаж байгаа тэр амар сэтгэл төрүүлсэн юм байна те. сүүл тэрийг үүссэн юм байна. Хамгийн сүүл тэрийг үүссэн. Тэгээд тэр од блог ингээд од блогийн тэр бохгүй. Солиож байгаа бохгүй од орохоо. Мангатаа шагаад өөрөө Keanu Reeves ч амьдрал дээр од байснаа тийм одын дүр төр кино дээрээ тоглож тийм амар Keanu Reeves-тэй адилхан дүр байхгүй. Тийм. Нэг юм Keanu Reeves нэг интернет дээр нэг юм домог штэ нэг амар ямар ч тийм муу юм байхгүй од штэ. Яг тэр үеийг шаацсан заяа. Сайн залуу байгаа шаа. Тийм. Яг тэр үеийг тэгсэн нэг юм жоохон anxiety дээр тэрийг жоохон хөвтөд гой тоглолцсон гой кино хөвтөд юм л. Тэгээд тэнд дээр victim capitalism гэдэг одоо нөгөө нэг менежерүүд байгаа шүү дээ нэг од вистагийн. Тэнгүү тэд нар ингээ blackmail-дүүд яах нь вэ гэл одоо жишээл үнхээр blackmail-дүүд хаа болчвол шууд төрүүлж нөгөө нэг өөрөө хэвлэн багуул тэгээд нөгөө цором өөрөө юм blackmail-дүүлэх хэрэггүй хүн байж ирсэн аа. Тэрийгэ төрүүлж бодоод байгаа юм уу? Үгүй менежмент нь тэгээд байгаа байхгүй. Тэгээд бас өөрөө тийм anxiety дээр суусан. Тэгээл тэр амар гоё юусан нэг тийм одоо баа амар солиороо шаваад тэр нэг гоёс. Хэдүүлж уулзахгүй одоо хэр удаж байна. Амар ер нь уулзахгүй гуруулаа уулзаагүй амар удаж те. Хоёлаа уулзаал. Та хоёлаа уулзаал. Та хоёр болохоор ойрхон болохоор уулзаад байгаа шүү дээ. Хаяа нэг гэрэж байгаа шүү дээ. Хоёуч баг оны өмнө уулзсан. Оны өмнө л уулзсан. Би өргөлжилж байгаа шүү дээ. Яа тэгээ тэр кино гоё кино байсан. Тэгээ нөгөө энд асуух юм байна. Euphoria гацсан байдаг шүү дээ 3 дахь season. Euphoria гэхдээ Netflix-ээс байхгүй болцсон байна те. Netflix дээр байхгүй мөлий те. Яац. Netflix-ээс маань Euphoria-г хайсан ч юм байхгүйсэн. Ямар ч Netflix-ээс үгүй юм байна. Гэхдээ одоо хайж үзье л та те. Энэ бол нэг хүний Netflix руу орсохгүй. Тэгээ ингээ баахан reel яваад байсан шүү дээ. You're a bad dog гэж шагаад. Тийм. Тэний анги юм биш. Тэнгуут нь Netflix дээр байгаа юм бах та гэж бод. Би эсвэл андуураад байгаа юм. HBO гэж юу? Euphoria чи юу лээ? HBO дээр байгаадсан. Яна тэр мэрийг ч мэдтээ. Одоо ингээ Euphoria-г хайлт киног үзсэн гэдсэн шүү дээ. Тайландд байсан ч нэ? Энэ элит гэдэг юм уу юм уу? Биш. Euphoria гэж байхгүй илэрцүү болсон мөн шүү дээ Netflix дээр. Тэгвэл HBO дээр л байгаа юм байна л та. Тэндээс алга болцсон. Гэтэ Euphoria-гийн тухай байна бол байнгын эсрэг байр суурин дээр байдаг гэж. Мань бүр үзэж байгаа юм. Тэр юм муухай кино байхгүй юу? Муу кино. Тэр үе ойл үзсэн нэ. Би үзсэн. Би бүр дуустал нь үзсэн. Тэр ингээд тархи толгойн бүрлдэж амжаагүй юм. Жохон хүүхдүүдийг бүгдийг гей эсвэл эмэгтэй хүнийг, эрэгтэй хүнийг ийм секси утгаар харах, эсвэл хар тамхи хэрэглэх. Тэ нэг тийм хөнгөн хуумгай амьдралыг сурталчилж байгаа юм шиг надад санагдаад байна. Тийм тэгж байгаа нь бол нэгаар нь удгүй. Тэрийг бүр ингээд хамгийн амар юм бүр ингээд инфлюенс хийгээд байгаа байхгүй. Бүр юм хүчтэй юм компанид ажил явагдаж шүү дээ. Юм сонгуулийн өмнөх яг тэр шиг шаагаад байгаа байхгүй. Бүр пропагандагээр ингээд тэгж амьдрах хэрэгтэй гэдэг тухай сурталчлаад байгаа юм шиг надад санагдсан. Амар муухай юм ингэж бүр байд инфлюенс тэгж амьдрах ашгүй байхгүй. Хүүхдэрээ байх хэрэгтэй. Тэр чинь ингээд насны ангиллаар нь үзэнгуут 16 нас мас те 15 нас тэгснэ 10 жилийн хүүхдүүд амьдрал байгаа шүү дээ. Euphoria чинь шүү дээ. Тэгсэн чинь 15 16 наснда хизээ group sex хийгээд хар тамхи татаад тэгжсэн юм байх юм шүү дээ. Group sex бол хий. Цаашаа. Group sex сүүл. Тэрийг арай илүү хүчтэй сурталчилсан юм шиг санагдав. Тэрийг амар гой хаагдуулаа шагаа тий. Тэгэхгүй бол цуг юм шиг болж болоо шагаа. Тий. Охтууд л амар үзээд шүү дээ. Тэр охтуудыг айгу буруу юмд ороод татсан. Охтууд. Гоё. Тустай. Нэрээ мань сүүлийн үед ингээд 5 ийм тогтмол асуулт гэдэг ингээд шаагаадсан байхгүй юу. Тэрснээ ганц л асуулт олж чадсан. Homie check гэдэг. You good? Ойрд яаж ин давгүй юу? Homie check гэдэг шүү дээ. Тэг гайгүй чи яаж ин? Маа сайн штэ. Homie check хий, тэ? Маа сайн маа. Глова худлаа ингэдэг хөөх. Худлаа. Чи дандаа хамгийн худлаа ингэдэг юм те. Мэн зүгээр шүү дээ. Мэн гайгүй. Хуурамчаар тэгдэг нөх.
Чи нэрнгээсээ зүгээр өнөө сэтгэл санаа Тэр манай одоо дарклж байна. Очоод зөндөө дарк. Тэр бол дандаа дарклтэй. Зөндөө дарк гэсэн дандаа дарк. Ихэнх үе дарк. Чи дандаа дарклж ирсэн. Сая хаваа хайш нэгэ жоохон гайг болж байна. Ер нь мөлрөл солихдоо нэг дулаархаар гайгүй болдог те. Хүмүүс чи хайш нэгтгэхэр харин дарклсан. Өчтөн солиод хүмүүс солиод. Яа нөө биеийн ядарч байгаа хүмүүс гэдэг юм. Хийдтгээр Биеийн ядарч байгаа хүмүүс. Тэгээ баахан Чи одоо нэрнгээс гайгүй байна уу? Тийм сая одоо гайгүй л гайгүй. Хоми чек. Ажил хийж тэгээд ингээд гайгүй боллоо шүү дээ. Аха. Ууж муухай багсгаа тэгээд. Тэгвэл бас өвлийг давлаа шүү. Өвлийг давах ямар хэцүү юм бэ те? Өвл муухай өстой муухай. Өвл ер нь ингээл нэг юм гоё нэг санснаар болдог бол нэг Маш нэг их юм хэрэггүй те нэг $30,000 өвлийг нэг давчаал ирж ивэл бол зүгээр те. 30,000 өвлийг яг $30,000 өсөн шагаад те. Өвл чадсан. Тэр чинь $30,000 чинь Тайланд, Маяланд төс дээр авах хангалттай өрх юм бэл. чи өвлийг тэгэл давдгаа давлаа та. Одоо гоё нэг одоо зүгээр амар хэцүү байсан маань тэгээд солиодалсан тэгээд хөвтөл унтаар солиодал гарахгүй. Ажил хийсэн юм чи? Тэрийг мэн тимтэй Одоо болж байна. ажил хийж байгаа. Саяхан ажил тассан. Хаа. Энд үү? Тийм Тийм шүү дээ. Энд шүү дээ. тийм энд. Шинэ дуу хийсэн үү? Ийгээ. Чи тэгтээ сүултээ яадаг болцсон байл ч те. Хөгжим янзлж өөрөө чаддаг болцсон байл ч те. Чи сүрдээ яадаг болсон. Харин те хөгжмийн хариулга хөгжмийг өөрчилдөг болцсон байл ч та чи. Янз бүрийн хөгжмнүүд Хөгжим байна дээр. те. Ай. Тийшээ төвлөрөө. За. Цайл подкаст. Горлж байгаа хөөе. За тэг Чи тиймээс шиг. хоми чек явуулаа. Тэ нэг жоохон алкогол хэргэллээ. Чи одоо тэг яг яа гэж бодож чинь тэр нь юу хий гэж бодож чинь цааш та. Мань ингээд дуу муу рэп хийжсэн дээр сүүлийн үе жоо харамсч марамсаа байсан та. Юу хийжсэн аа? Рэп хийсэндээ харамсаж байгаа гэж шүү дээ. Зүгний Ой тэг ингээд мань ингээд саяхан ингээд тим насны хүсэл чинь жоохон ичмич чадсан юм л юм. Чи итгэхгүй юм. Маа юу гэж мэ амьдрал тохиолдсон хамгийн гоё юм. Чи Өөч амьдрал тохиолдсон хамгийн гоё юм шүү дээ. тийм үү? Тийм шүү дээ. Тэрнээс өө тэгэл энэ шахах лээс. Үгүй ийм болж байгаа гойхгүй тохиолдож байгаа. Нэг ч бас яндаа шүү дээ. Яндаа. А тэр сүүлд бас нэг юм бодсон ч гоё байсан. Наа тал дээр ч. Эрэгтэй хүнийг юм түүх бичгэр гоё юм бэлээ. Одоо бид нар хүссэн үсээгүй ингээд өнгөрөөд өгнө гэж шаа. хөгжим хийгээд ингээд түүхэд үлдчихэж байгаа байхгүй. Тийм. Гүнээр ингэсэн. Монголын урлагийн бас нэг хуудсыг эргүүлж байгаа хүмүүс ойлгож байгаа. Түүх бичиж байгаа байхгүй. Тийш дээ. Тийм шүү дээ энэ. Та хоёр нэг ингэж мэдчихмээ. Хоёр чи минь юу юмстай. Мээ писта. Би юу н ярихаа боллоо писта. Та хоёр юм ярь писта. Хүчний ярьснаас энэ ч сайн Писта тэнийг юм байна. Тэнийг юм байна гэж. Чи юм асууна. Миннээс. Балааныхаа хальтыг үүсгэж шүү. Оо. Тэнгууд надад би яриад эхлэхий гинэ писта. Балааныхаа чи үүсгэж. Тийм Монголын урлагийн нэг хуудсыг бид эргүүлсэн гэж үздэг. Өө зүгээр тэгж бодсон. Тэгээ гоё шүү дээ. Тэгэл Ер нь зүгээр хүн түүх бичүүл амар гоё юм шиг санагдав. тийм шүү дээ. Ямар нэг байдлаар. Тэгээд Тэр сүүл тэр түүх өчөж байгаа тухай хинтээ ярьлаа. түүх бичээд байгаа. Энэ тухай ер нь гэхдээ юу ч хийгээгүй юм ч гэсэн түүх өчөж байгаа ч юу ч хийгээгүй яриа. Тэгтээ тийч түүхийн номон дээр шал бичихгүй шүү дээ. Номон дээр ч угаасаа архивын баримтууд л бичигдэж үлдэн л дээ. Мэдгүй чи ингээд YouTube-д илэрцтэй байгаа чинь 30 жилийн дараа харагдвал за ингэжээжтэй гэд бодон зав нэг биз та. Тэнгууд тэр түүх биш юм уу? Юу юм? Чиний хувьд яг юу юм? Яг тэгвэл чи яг юу гэж бодож байгаа юм? Биз та минь. Яа. Харин чи яг юу юм гэдэг байгаа юм биз дээ. Гоё
Би нөгөө аюус нэг шахаад тэр Яах гэж хэлсэн. яа Яах гээ юм гэдэг писта. Яагаад та ингэж. яадаг болцсон. Чи яг яагаад Яадаг болчихсон. Гэхдээ нэр яах гээ юм ийсэ тэгвэл ер нь Тэгэл дан тийм нөгөө нэг гэдгийг сонсмааргүй штэ бас нэг юм нөгөө идэг үү? тийм нөгөө үедээс бас жоохон за одоо жоохон хүн түнд сэдвүүд рүү орноо ер нь. шууд тэгш ямаа авахгүй тэрнээс писта тэгэл хүний хонь биш ямаа писта тэдний сонсоо байж ингэж юу гэсэн ямаа тийм үстэй. Тэгээ эсвэл заавал тийм дуу сонсох гэж гадаад дуу сонсдог гэж юу гэсэн. Монгол хэлээр бас задгаа шаамаал шүү дээ. Гэхдээ харин тий. Тэгээд тэрийг хийсэн гэдэг чинь хамгийн чухал залуу хүний хийж болох юм шүү дээ. Монгол улстай хөрөнгө оруулалт хийж байгаа энэ нийгмийн нэг гишүүн гэдгийг зүтгэж байгаа улстай зүтгэж байгаа нэг юм гэж би бол ойлгоод байгаа шүү дээ. Том нийтлөө өөрөөсөө том нийтлөө зүтгэж байгаа улстай зүтгэх мүтгэх гэд өөрөө яг тэр нь лүүхээ орчиж байгаа байхгүй. Түүх бичих штэ тэр чинь харин тий. Тэгээд наа чи том нийтлээ том нийтлөө шааж байгаа болохоор утгатай байгаа шүү дээ юу нь. яах гэ тэгвэл том юм хийж байгаа. Тэгвэл тэрийг ингээд чи ингээ үлдэх гээд байгаа өстэй. Харин ингээ нэг цэг тавих гээд байгаа өстэй. Тэр юмн дээр тодорч үлдэх гээд байгаа өстэй. За эго байсан юм аа. Би хинж биш баймаагүй байсан юм аа. Зөв. Хинж биш болж үлдмээгүй байсан юм аа. Чамаа яах гэ ийм хийгээд байгаа тухай ер нь асууж ирсэн хүмүүс байгаа юу? Асуугаад идэв шүү дээ ээж мэж. Болооч ийгээд. Тэгээ тэрэндээ хариулт өгч. За чи ээжтэй хариулт өгч чадах уу одоо? Яг одоогийн нөхцөлөө. Ээжтэй би танаас юм уугаагүй энийг би өөрөө хийсэн. Өөр юм дээр жоохон гойс бодохоос. Энд дээр бол би гойд. Та бити ингээд би ингээд танаас гоогаагүй юм дээр бити ингээд шүүмжлээтэй. Танаас гойсон юм дээр та боловж болно. Гэтэ би ингээд өөрөө ингээд махаад ингээд өөртөө үнэмшилтэй байгаа юм дээр болигээд ахаас чи хэцүү байна ингээд. Тэгээ миний хамгийн сайн чаддаг юм тэр байхгүй. Би одоо ийм шиг сайн чаддаг юм байхгүй дуу ихээс ийм сайн чаддаг юмд чадна гэхдээ тийм сайн чадахгүй. Миний хамгийн сайн чаддаг юм бол дуу их тэгээд тэрийг ингээд болигээд байгаа нь хэцүүлээд тэгээд утгуучаа. Одоо тэгтээ гайг болсон. Одоо аим утгатай байдаг хөвтэй бол тэгээд яагаад тэгээд байгаас. Одоо тэгтээ гайг болсон үст. Одоо тэгээд болсон л гэж тохиолсон битгой тэгээд. Тохирол. Болоо гэдэг шаардлагыг ар гэрийнхнээс ч өгсөн юм байна те ер нь. Анхнаасаа болжуул баярлах юм байна те гэрийнхэн чи өөр нь бол те. Тийм дээр нь бол дан эсэгүүцэл واخгүй одоо миний хийж байгаа энэ зүгээр л нийгмийг эсэгүүцэл шагаа ээж гэр бүлээ ч юм уу нийгмээ ч юм уу эсвэл ах эгчнээ чи болжооч гингот улам хийгээл те. Зүгээр л нэг дан эсэгүүцэл واخгүй юу ч биш биз зүгээр миний тэмцэл Тэ? Миний тэмцэл. Mein Kampf. Миний замнал гэдэг. Миний тэмцэл. Яа тэгээд гоё гэж ийм тохиолдсон. Тэгээд ямар ч утгагүй шал дими шалгаж бодсон юм уу? Арай ч гэж боддог л хэлтэй. Чи жишээ нь ингээд 10 жилдээ ч юм уу те. Эсвэл өнгөрсөн жил ч юм уу ингээд гаргаж ирсэн зан авируудаас эсвэл архиусныхаа маргааш ингээд ичдэн штэ. Ааха. Тэгэд иччих гэж юу? Тийм. Заримдаа тэгдэг байхгүй юм байна. Зарим дуунаас ёо писта ямар сони юм бэ писта гэж боддог байхгүй. Амар хичээ шагаад хийсэн дуунуудаа ингээд эргээ бодгонгууд хичээд идэх байхгүй. Тэр миний өөрийн бас нэг юм трip байгаа ш тас нэг юм сэтгцэн юм писта харамс шааж маань хичээ шагаад идэх байхгүй. Тэгээ саяхан нэг ингээд жоохон нас биеийн төрснээ нэг юм янз бүрийн газруудаар явснаа хэдэн тооны хүмүүстэй уулзснаа тэгж бодоод байгаа байхгүй. What the fuck ямар ичмэр юм бэ? Би бас арай болоогүй байсан юм байна да гэж хичээд идэв. Хүмүүс тэгэл зүгээр мань зүгээр тэр үүднээсээ л тэгвэл та хоёрын болно гэдэг нь юу гэлж байгаа юм? болно гэдэг нь үү? Тэгэл Pink Floyd шиг хөгжим хийсэн байвал болно шүү дээ. Басаа. Окей шүү дээ. Асуудалгүй шүү. Тэр үедээ тэгэл маань жоохон багт гисэн тэгэл нэг хачаачин дууд байгаль үс татара матаас гэх нэг сонирхол дууд амар тэрнтэй харьцуулмаар байна. Ер нь бол гэтээ жоохон хүүхдэд тийм дуу өгж байгаа надад тэдний аим хийх одоо энэ л оппозит ингээд
тэр үед намайг ингээ аваадаг гэсэн юм ингээ тийм юм өгж байгаа хийж байгаа хин нэг Тухайн сэтгэл зүй тохирно те бас гоё. тийм юм одоо ингээ хүүхдэд тийм юм байгаа нь сонсох боломж өгж байгаа нь амьдралыг аим гоё болгодог гэсэн юм. Тэгээд тийм юм өгж байх хэрэгтэй гэж би боддог. Тэгээд тийм юмыг бид нар хийж байгаа нь хамгийн гой санагдах гоо. Тэгээд тэгэхгүй бол ингээл хийхгүй бол манайс шиг тийм гоё паундыг сонсч ирсэн юм шиг тийм мэдрэмж жоохон баг төлөөгүйсэн бол муухай өстэй андаа. Дан Тэр амир бэлт хийсэн баг шин дан компьютер шагаад хаан шагаад хэцүү шүү дээ. Yes. Манайс тийм гоё юм байсан шүү дээ. А тэгсэн бол тэгээгүй тэд нар байгаагүй бол бид нар одоо ийм хөгжим хийж чадахгүй байсан ч юм уу те бас тийм байг. Тийм эсвэл нэг юм тэр үеийн таашаал нь гоё байсан шүү дээ. Одоо нэг хөгжмөндөө ч зүгээр тэр таашаал нь гоё байхгүй бид. Тэр зөвлөж байгаа тэр зөвлөж байгаа үүсэж байгаа тийм. Тэгээд тэрийг бас боломжуулах гэдэг чинь жоохон хөнгөлөд бас ингээд уламжлалт юмнаас зөрөөд байгаа хэлбэрөө. зөвлөж байгаагаа уламжлалт болгоно шүү. Тийм. А тэгвэл одоо тэр бид нар ерөнхий одоо нэг юм хөгжим урлаг гэдэг юм хийж байгаа бах те. Тавши. За ерөнхийдөө нэг юм хөгжим хийж байгаа зөө. Дуу хийдэг. А тэнгуут дээр үед тэгвэл тийм биш юм. Дээр үед тийм зүрдэг юм хийдэг гэсэн юм уу? Тийм бүх цаг үе зүрдэг юм хийж байгаа шүү дээ. Тэгэл Тийм гэж үү? Ардын дуу зүрдэг юм байсан. үдшин өмнөх юмнасаа бол утын дуунасаа бол төсөж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо утын дууны цаг үед артын дууныг дуудаад нэг ба дуулаадсан чинь наад чи гоё үнцгэн. болооч очиж устгах нь дүүг хайж ийн гэд бас утын дуучин блог хэлсэн байгаа шүү дээ үед. Тэгээд чинь тэр тэмцэл нь явсараа одоо болохоор зөвшөө өгсөн. Одоо бүх юм л бас тийм шүү дээ. Жохон 20 жилийн өмнө байх юм бол амар юу байсан. Шүүмжлүүлж исэн, хаагдж исэн. Босоо нэрэл урлагууд мөнхийн зөрчилтэй л байсан байх те нөгөө 90 оны үед рок pop гэж хэлсэн аа. Амар муухай юм байсан шүү дээ. Хажуугаар нь хипхоп гэ гарч ирсэн чинь Бүр энэ бол муухай юм халтар юмнуудыг гээд ингээд тусдан авч үздэг байснаа тэр нь хүлэн зөвшөөрөгдөл явсан юм билээ шүү дээ бол. Тийм хөгжмийн түүх дандаа тийм л дандаа шинэ зөрсөн юм шиг ажиллах. Бүлэгч гэсэн уулаг юунд тийч тэгэл дандаа ингэж сүйч ингэж хүмүүсийн дургу хөө гэж нөгөө хэд нь болиулын устгуулын энийг аалыг цаазлыг гэж хийж гоё уулаг болж байгаа. Тэр уулаг би тэгж бодоод авах сүлдээ ингээд ямар нэгэн талбарт ямар нэгэн тэгж тестлэх орон зайг хүмүүс өөрсдөө үүсгэхийн тулд уулаг гэдэг юм чаасан. Яг тэр уулаг чинь ямар ч ачлал бүгдлгүй юм шүү дээ. Ямар ч байхгүй гэж болохоор юм хэрэггүй юм шүү дээ. Гэхдээ зүгээр гол юм нь ингэж зөвлөж ингэж бороо дэмгийн юм хийж болж байгаа ингэж нийгмийг эсэргүүцэж ингэж тестлэх талбар болж байгаа байхгүй нийгэм. Туршилт хийж байгаа талбар юм шүү. Тэгэж зөв юм хийгээвэл инженер болсон дээ шүү дээ. Мань болохоор манийхан юу болохоор байсаар үзэл бодол болохоор үзэл бодол чинь зүгээр ингээд сонсохны болохоор гоо сайхныг мэдрүүлэх гэж байгаа юм гэж ойлгох юм бас нөгөө талаараа. Гоо сайхны дээд хязгаар урлаг мурлагтал байж болоод байгаа байхгүй. Тэгээ ингээ амьдарч байгаа шүү дээ. Дээр үед бол ингээл утас өрмөс юу интернет юу ч байхгүй, entertainment байхгүй үед одоо жишээ нь ороо ингээл айл галууд цуглаал ингээл дуу урдаал байж явах нь өөрөө амар тийм гоо цуун таашаал нэг талын фан ман гэдэг үсэн багхгүй. Ингээ амьдралтай хүмүүс. Тэгэл тэр нь цаашаа одоо зөвхөн дуу биш шүү дээ. Юм бол одоо тэгэл бүх юмд байгаа шүү дээ. Тэд нар чинь тэгэл гоо зүйг хамгийн тулцсан гоо зүйг тэрүүгээр дамжуулж мэдээ. Тэгэхээр дорны ялангуяа урлаг бол тийм зорилттой ихвчлэн байсан юм шиг. Шээлээ. Одоо л яг хаа тэг өрнө юмнууд айлтай тиймэрхүү радикал юм давмгаалаад байгаа юм байна. Тэр өрний пропаганда лайвч тийм. Тийм пропаганда тэгэл пop гэж. Эдгээр юм биш юм. Боо мохоо юм тэгж шүлэг болгодог хүн. Гэтэ нөгөө талаар тэр нэг юм тэр туршилтгээд байгаа ч юм эсэргүүцээд байгаа юмнаас үнэлтэй тийм тэр бол угаасаа байх хэрэгтэй гэдэг юм тийм. Ялангуяа ийм нийгмийн тогтолцоонууд байгаа үед тийм. Тэр нөгөө Францын нөгөө хувьсгалаас болж байгаа шүү нөгөө Францын хувьсгал дуусаагүйгээд юу хувьсгал намдаг шиг байн хувьсж явах хэрэгтэй гэж бод. Хувьсгалыг ингэ бодсон тийм. Хувьсгалыг ингэж тогтмол гээд. Тэгээд ингээд
цаг үе болгоно юу ч зөв бүхэн сайхан болсон ч гэсэн эсэргүүцдэг тийм. Чи нөгөө нэг хувьсгалаа бодож зогсож чадахгүй. Зогсоож чадахгүй болсон. Шал тийм капитализмаас болж байгаа. Одоо манай юу ийс шүү дээ 90 оноос өмнө пропаганда байсан шүү дээ. Тэгээд чинь нөгөө нэг хүүтэндээ ингээл социалист пропаганда, капиталист пропаганда гэж байсан. Социалист пропаганда дуусаа шаасан чинь яг үүндээ капиталист пропаганда болоог байгаа. Тийм болоог одоо л те. Тийм зогсоог үеийг тэрүүгээр нүцээ байгаа. Одоо ингээд түүний эфорим гэдэг чинь тийм балаа юмнууд шүү дээ өстой. Бид одоо ингээд балаа юмнуудын золиос байгаа байхгүй нэг ажил хийхгүй хүүхэд ихний зэтэй болж болохгүй жиж шиг тэр нэг болоо юм шиг. Тэр үед ядаж тэр капиталист пропаганда бидийг дахийг угаацсан байхгүй. Бид ийм хүмүүс биш байхгүй. 40 жилийн өмнөх пропаганда бол ядаж ил тод өстэй. Шууд плакат нааж мачаад өстэй. Одоо бол тийм даалт пропаганда нууц тий. Даалт ухамсарлуу нэг гоё юм шиг шааж байгаа шаа. Гоё яга чиний ягаан өнгө тавьчихгууд нэг тийм нэг гоё юм шиг. Чинээс яга өрөөнд дотор те. Бороо нэг гэдэг байхгүй дотор. Чин зохисгүй хөөцөл гэж чин шашны бороо юм байхгүй. Одоо бороо хөөцөл байхгүй чин хүн тийм хүн яснаас хажууд те. Тийм байх эсгүй шүү дээ яг үнэндээ. Тэгээд тийм нөхцөл байдал тийм ба ерхэд бүнд мэдж байгаа ш. Тэгээд тэрэндээ Майвсын хийж чадах юу гэхээр зүгээр тэгэл тэр хайпын дагаад гэсэн үг ядаж монгол хэлийг ашигладаг ч юм уу. Тэсний Улаанбаатарын бод байдлын нийгмийг жоохон хэлдэг ч юм уу. Хоцрохгүй байх хэрэгтэй ч юм уу те. Тийм хоцрохгүй тэсний нэг юм орчуулж өгж байгаа ч юм шиг те. Нэг тийм буулгаж хийж байгаа. Тэгээд энэ нөхцөл байдалд одоо бид нар ийм байна. Тэгээд одоо энэ хэлээ буух юм бол ийм болно гэх монгол хэлээр монгол Улаанбаатарын амьдлыг тэгж байгаа л Майвсын хийж чадах хамгийн том юм гэж би бодсон юм. Тэгээд мань гэхээс мааш таа юм да. Дахиж доо хийхгүй. Дахиж доо хийхгүй гэж. Тийм шаачж байгаа. Гэхдээ мань одоо ингээл дахиад нэг клип цацаал нэг дуу хиймээр байгаа заяа. Одоо бас нэг юм өөр төвшин түрээд дахиад нэг юм өөр хипхоп хиймээр байгаа байхгүй. Тэгэл тэр тухайгаа л ярьц. Тэгэд өмнөх хийсэн доонууд арай болоогүй байсан юм байна даа гэж бодсон. Гэтэ тийм хийхгүйгээд бас одоогийн төвшөнд очихгүй шүү дээ. Тийм нэ шатлах. Тэгээд анх удаа хийж үзсэн юм чи тэгээд яах вэ юм соёс төгссөн биш тийм үстэй. Коронавигийн үед яалаа. Коронавиос өмнө танилцлаа. Дэлгий чи. Тэгсэн шүү дээ. Тэгсэн болоо л тэгээл. Коронавиос өмнөдөө нэг 2 жилийн өмнө танилцсан шүү дээ. Хоёулаа оны өмнө танилцсан. Тэгээ 1 жилийн өмнө. Дөнгөж чанта танилцлаа телефон. Тэгэл коронавиос. Жил болоод коронавиос. Жиж болоогүй ч байгаа. 100 танилцаал тэгэл өглөн коронавиос. 18 он шаардсан шүү дээ. 9 онд ч 18 онд би байгаагүй 29 онд төлсөн шүү дээ. 19 онд төрцөн гэдэг шүү дээ. 9 онд төлсөн шүү дээ. Корона би юу яа? Корона шүү дээ. Корона яхаа өвчин байх нь байсан гэхдээ тийм Үнэ амир үүдээ орсон шүү дээ. удаг үнэний юу? Тий. Тэ арх мэрхт амар хойл бас руугаа орсон шүү дээ. Өөрөө үлчиг шээс тэ. Амар. Архины мафтай болсон шүү дээ. Хадаа гарахгүй. Тэ. Зөлбөн нохоо үйж байгаа гараашаа. Нохоо гарах юм гарч болдог. Тэ. Ер нь бол ямар нэг юм хорсны үр дүнд эсрэг тал нь гарч ирдэг. Одоо бид нар ч гэсэн тэдний үр дүн ер нь бол ийм хипхоп байх ёстой эсвэл нийгэмд нэг иймэрхүү харагдах ёстой гэдгийг эсрэгээр нь харуулахын тулд одоо ингээ үр дүн бид нар юм шиг санагддаг байхгүй. Тэнгис ч юм уу жишээ нь. Тим дуулж болохгүй байсан шүү дээ. Яг үнэндээ болохгүй юм. Тим юм дуулж болохгүй байсан биз дээ. Тим юм дуулж тим юм баггүй. Тим юмыг дуулахгүй байсан хүмүүсийг дуулуулсан хүн Тэнгис гэж боддог 168. Ер нь бол тэгэд ямар нэг юмыг хорих юм бол үр дүнд нь ямар нэг эсрэг тал нь гарч ирдэг гэж л боддог. Тийм шүү дээ. Корона тариулаад тэгэл хэдүүлээ. Коронавиг эсрэгцтэй ашиг. Коронавиг эсрэгц годомжинд явж байгаа баривчлал тэгэл. Тий. Чи баривчлал. Би баривчлал тийшээ. Хүмүүсийг шууд зүгээр орцонд нь төгжээ шаачдаг. Хиндэ жоохон зангасан тийм байсан. Тийм, цангаад мэдхгүй жоохон айж юм. Бараг л хэвээр ханы тийм. Шүү яа хамаагүй.
явж болно шууд хамаагүй. Ямар 5 асуулттай гинэ. Ямар ч 5 асуулт байхгүй зүгээр 5 асуулт юм ерөнхий юм 5 асуулт зохиоё гэж уулна подкастн дээр ярьсан байхгүй ингээ хүнээс асуудаг. Тэгсэн чинь тэрийг угаасаа зохиож чадахгүй юм бэлээ. Гэтэ тэр кино нэг асуулт юм шүү. Үгүй биш зүгээр тэгэл яг хөө сүүлд юу үзвэл гээл зүгээр асуусан чамаас. Чи тэгтээ амар их сонсон ингээд үзсэн гэдсэн мэт. Сүүл хоёлаа нэг танад ингээд уулзчихсан чи би мань бүх киног үзсэн ингээд шивсэн. Тийм ээ бүх киног үзсэн, бүх дуу сонссон. Дэлхийн бүх кино доо хоёрыг сонссон. Тэгээ одоо яг ингээд гарч байгаа кино дуу хоёрыг би сонсоод үзээд яваад байгаа. Би завсар зайгүй шаттай. Тэгэл яг хамгийн latest update-тэй байгаа. Ямар ч кино асуусан мэдээ л юм. Миний анзаарснаар сүүл чи ингээ нэг юм дээр ингээ фокуслаад байдаг байхгүй юу? Жишээ нь хар маф гэл энэ юм дээр ингээл нэг хэсэг хэдэн жил фокуссан тэгээ 2 жил ч юм уу. Сүүлийн хөгжүүлэлтэнд болохоор ингээд мөглөхөөл увсан гэдэг юм чи хийгээд байгаа байхгүй юу? А тий. Одоо ингээ зөндөө ингээл юмнууд байгаа. Багшийн нүүрэн дээр байгаа юм заяа. А тий. Энэний хөгжүүлдэг амар бас хийгээд байгаа байхгүй юу? Yeah, type shit. Энэ яаж чинь юу болж чинь яагаад ийм хийсэн? Яагаад ийм сони юм хийж байгаа? Чамаас мөлхөөл авсан гэж яг юу ямар навшин вэ гэж хүмүүс асуужсэн. What the fuck энэ ямар новшин вэ? Тэ? Яагаад ийм хийж байгаа? Яагаад ийм хийж байгаа гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Ерөн зүгээр яагаад ийм хийсэн ер нь? Ягаад тэр мөлхөөл авсан гэж Ямар ч буруу юм бол биш тэ хууль бос бол биш. Тэгвэл зөв юм бол бас биш. Тэг ингэ ясгүй. Байтэ яг тийм юм бол нөгөө ребелиэсээ болж хайж байгаа тий. Яагаад ч ингэ нэр яагаад. Тэгээ чи ингэ дотроо ингэ бодож исэн юм ингэ бийт болгоцсон байгаа байхгүй. Чи ямар нэгэн бодсдоо тэрийг ингэ бийт болгоод байгаа шүү дээ. Тэгээд хамгийн сүүлийн илэрсэн би энийг одоо ингэ ямар ч үсэн баг нэг миний мэдхээр нэг 2 жил харчгүй. таал байгаа юу? Таал байгаа юу? Байж л байгаа. Нөө ганган мөлхөө нэг байгаа байхгүй манай. Бид тустай юм нэрнүүдтэй давтагдчихгүй тий. Бүгдээрээ юм давтагдчихгүй. Чи ч бүр үзэсгэлэнгээ гаргасан шүү дээ. Гаргах гэж жоохон Гаргалуу яалаа тий. Гаргах гэж илүү зөндөө хийсэн тий. Тэгээ найзуудаа бэлэглээд ингээд чихмэл мэхмэл янз бүрийн юмнууд ингээд би ингээ хийгээд ингээ байж байгаа байхгүй. Энэ надаа ингээд яг мөлхөд авсан юу гэдэг нэг юу чухал биш зэ. Зүгээр нэг юм шүү дээ. Надад болохоор сонирхолтой юм юу гэхээр нэг ийм медиум байгаад байгаа уулдаг юм. Тэнгүүд би ингээд артист гэж хэрвээ өөрийгөө бодох юм бол энийг миний уран бүтээл гэж бодоод тэнгүүдээ би энийг яаж олон төрлөөр яаж хөгжүүлээд ингээд карьер зам шахаад ингэж юу болох нь надад амар сонирхолтой санагдаад байгаа байхгүй ингээд. Ямар үр дүнд хүрэх юм үү те. Мөлхөд авсан юу ч хийж байгаа шүү дээ. Зүг анх санаа байсан гэж шүү дээ. Одоо янз янзын юм болоо. Одоо бит болгоцсон байгаа. Тийм бит болж байгаа. Тэгээ ингээд дуу болж байна. Одоо би одоо кинонд бас олгож байгаа. Киноны пап болгоод. Тэгээ ингээд өөр юм болоод байгаа байхгүй ингээд чихмэл болоод хатуу болоод цаас болоод үгүй хаатлахгүй бай. Тэрэнгээрээ явж байгаа шүү дээ. Мик норохгүй. Үгүй хаатлахгүй бай. Тэгээд одоо би чинь дуучин хүн байлаа гэхэд явж мөнгө олё гэх юм бол би өөрөө очиж дуулж байгаа байхгүй. Би өөрийнхөө presence-ийг зааж байгаа байхгүй оншхог. Энэ байж яхад энэ өөрөө миний оншхог биш тийм. Би энийгээ өгч чинь. Би өөрөө хайцсан шаардлагагүй. Тэгснэ. Бас хоёр дахь юм нь болохоор одоо таад лувсан маань шүү дээ. Одоо хүмүүс нэг тусмаар тэрийг ойлгоод байгаа байхгүй. Энэ ингээл лувсан гэж мэдээд байгаа байхгүй. Тэр лувсан болгоом чинь хувь тавилантай байгаа байхгүй. Бас те. Тэд нэг ингээ бас нэг түүхүүдтэй болж үлдээд байгаа байхгүй. Хүн болгоны гэрт байгаа л увсан нэг түүхтэй болно тийм. Чи нэг ингээ явж байгаа хаягдсан эсвэл тэгээд амжсан эсвэл гошаасан тэгээд нэг тэгж гарч ирсэн. Тэгээд бүгдээ өөр тэд нар надад амар гоё тийм тэгээд байгаа юм шиг санагдаад тэгээд тэндээ би баялаад гэдэг. Гэдэг. Манай байрны урталт хүртэл саяхныг хүртэл нэг мөлхөөл авсан юм зураг байсан аахгүй. Чи өөрөө зурчдаг байлаа. Тэр чинь тэгээд ингээд зурдаг дээ бас. Манай сөөхийнхэн удаад арилгах. Яа.
Яа одоо гоё авсан хийнэ. Солиод авсан та. Чи сүүлийн үед одоо ингээд Монгол хөгжмийг ингээд сонсож байгаа шүү. Чи өөрөө тэр Монгол хөгжмөнд оролцож байсан. Ахаа, өөдөө Монгол хөгжим болоо шээс. Тэгээ өөрөө Монгол хөгжмөнд оролцож байсан, Монгол хөгжим болсон нэг хэсэг дүүхэн тий. Тэгээ одоо ер нь яаж юу харж байна? Ер нь Монгол хөгжим яаж байна? Ер нь юу болж юм уу? Тэгээ Монгол хөгжим яаж байна? Одоо яг тэр манай яг одоо цаг дээр бол аймаг гоё өөрчлөгдсөн задалсан. Чи сонсоогүй Монгол хөгжмөд сонссон байж байгаа хгүй SoundCloud тухайд. Тийм Монгол хөгжмөд Тэнгуү түүнээс аймаг гоё юм билээ. Аха. Паалта шаасан байж дээ явсгаа. Тэднийг олж сонсох хичээд тэгээд байж идэг юм байлээ. Сүүлд нь тэгээ music ч аягүй гоё тийм нөгөө цогцолн гаргадаг болсон. Дата цуглуулад байгаа шүү дээ Монгол платформод ч уулнаас. Уусаал тийм юм хийсэн юм чинь байх дата нөгөө тулах хэрэгтэй шүү дээ. Надад тэр music одоо ингээд тийм юм аудио платформод байгаа шүү дээ тий. Тэд нар амар юм гой санагдсан хгүй. Яагаад вэ гэхээр biz та нар ном уншихаа угаасаа болцсон заяа. Номыг чи ингээд нэг дийлгээл ингээд уншаал болоод залхуу нүрэл ингээд уншдаг ч үр байхгүй заяа. Тэгэнгუут ингээд бүр 1-2 сарын ажил болсон заяа. Бараг ядаргаатай шаан заяа. Тэгэнгუут аудио бүкэд хувирчингууд цаг сонссонгууд ийм зузаан номыг цаг сонсд юм билээ бараг. Бараг 500 хуудастай номыг цагийн дотор сонсч мосч болт юм билээ. Хүнээр уншуулад ингээд сонсч юм бол. Тэгээ надад тийм юмнууд бас амар гой санагдсан. Аах нөгөө тунгалаг тамир Хурдан ингээд товчлоод байгаа. аудио бүк болсон шүү дээ. Тунгалаг тамирын чинь киногийн хар цагаан болохоор хүүхдөө зайлзайлгаа үзэхгүй заяа. Ном нь бүр хөлтэй. Мань нийтлэг нэг азар жоох үзсэн байх зарим хэсгийг. Наадан маадмаар хүчээр имээгүй Ном нь бүр хэцүү 2-3 бат мэт. Хин ч Аудио бүк нөгөө хин аймаг гоё халаатай гой ингээд ийм шууд өгөөд байгаа байхгүй. нийтлүүцийн тэр нэг ах. Тэг ингээд цаг асуудалгүй сонсоод өөрөө ингээд тархиндаа ургуулж бодоод ингээд болчихж байгаа байхгүй. Тэр нь аудио бүк нь 24 цаг үйл 48 цаг гэдэг баха. Яг тэг ингээд chapter-аараа ингээд сонсоод ингээд болчихж байгаа байхгүй. Тэнгуут ийм бот номыг тэгээ уншиж байгаа байхгүй. Унших ч гэж сонсож байгаа байхгүй. Тэгээ шалтгаан дээр уншсан юм шиг шагаал. Тийм. Шалхална. Тэгэхээр ингээд нэг бүтэн цомог сонсно гэдэг чинь бас амар юм байгаа хөөхгүй те нэг ном уншиж байгаа ч юм шиг те. Чи бол ингээд цомогоор нь цацаад идэх те. Тийм ээ юу хийж юм. Зүгтээ. Зүгээр л TV диж үсээ хаяа нэг шахахтаа шахаал тэгэл. Аудио ном уншихаар сонсохоор ч яг утгын мангар хурдан ойлгочтой юм бэл. Гэтэ ингээ уншингууд ч ингээ хөлөөрөө явж байгаа юм шиг заяа. Өөрөө. Нөгөө аудио ном сонсонгууд зурагт үзэж байгаа юм шиг. Агаараар Тэгээ яг нөө нэг агаараар мах ажилт. яг угаасаа уншигчдаг шал өөр. уншигддаг ном гэж байгаа. Нөө нэг ингээд гой зохиолыг кино болгоод гаргацсан байнгут найруулагчийн өнцгөл байгаа шүү дээ тэр чинь. Тэнгуут номын уншсан хүн киног нь үзнэ. Лалын кино хийцэн мэйцэн гэж шаагаад байдсан шүү дээ. Тэр найруулагчийн өнцөг харагдлаа энэ төр гэл. Тэр хүний л ингээд бодлоор ингээд харагдлаа гэдэг шүү дээ. Зүгээр намайг уншсан гэдгийг мэдэхгүй хүмүүс байгаа болохоор би хэлж байна. Тэгээд номтой хамгийн дөхөм нь тэр аудио бүк юм шиг санагдсан юм. Бас арай нэг жоохон төсөөлж болох юм шиг. Тэр аудиогийн чинь нөгөө нэг юу лээ. Хөгжим music нөлөө. Би тэрийг эхлээ ойлгоогүй байхгүй юу. Тэр яагаад Ямар ч music, аудио бид нар дэмжээгүй шүү. Зүгээр гоё санагдсан. би зүгээр нэг тийм нөгөө Spotify энэ шиг юм гэж бодлоо. Тэгээ Монголынх юм чинь за юм байлгүй гэдэг таваг байхгүй. Монгол платформ зөв жоохон суг шатдаг. Би зүгээр нөгөө database-ийн тексттэй авах гэдэг байгаа санагц. Одоо жишээлбэл яг бүх артистууд Монгол дуунууд байгаа юм биш үү? Цомгууд нь ингээд скитийг оож байгаа. Тэр скитүүд нь мэдгүй. YouTube дээр баг хийдүүд нь л байгаа. Яг тэр нэг скитүүд нь тэгээд нэг мэдгүй дуунууд нь паалтаад байхгүй. Тэгээд бидний сонсоо вау ийм аим тэмдэг скитүүд байгаа юм чинь. Миний сон скит нисвас сэнсэн юм. Чамд дүүл хамгийн одоо ингээд Монгол киноны ингээд жуус байгаа шүү дээ. Бүр юм dark. Чи дандаа юм dark mark кино үзээд дээ шүү дээ. Гуйлахчтай Эрдэнэтэд танишааны хүүхдүүдтэй кино мэнэ үзээд дээ шүү дээ.
Эсвэл яагаад нэг юм эрдэнэтэд зураг авалтын гэсэн юм хоёр таны шаны айл ухаан шагаад байдаг. Тэр хайр тий. Тэг ер нь тийм юм Монгол киноны ингээд жүүснээс чамд ер нь ингээд яг одоо санагдж байгаа нэг юу вэ? Чимээгүй байж нөгөө үзчихсэн нөгөө нэг гал хам гэдэг нөгөө нэг эмгтээчүүдийн шоронгийн Монгол кино. Тэ? Маш бөөнд хамт үзсэн тий. Чи бас нэг юу задааны Амар муухай дүрстэйгээр YouTube дээр ээж тий. Тэгснэ хоёр анги мэгтэй тий. Тэр чинь 2000 оны юм кино. Тэгээ 90 он явц гараал тэгэл 90 он гараал хэлэрстэй. Гараал Оросод хүртэл хэлэрстэй. ихчлөө гэж шаасан шүү. Оросод хүртэл зөвлөлтөөс хойшгаа амар кинонууд хийсэн. Чам түүл дээр гал хам амар тийм сэтгэл төрүүлсэн юм байна тий. Ер нь одоо санаж би сая сүүлд юу үзье? Галхам угаасаа мастерпис. чи сүүлд нөгөө нэг ядуугийн зовлог Ядуугийн зовлог үзье. шеэрлцсэн байсан. Ядуугийн Тэгээ зовлог би үзээгүй чамайг шеэрлцсэн байнгут нь дахиад яаж ингээ гяс гүйлгээ харсан ч яасан. Муухай юм байна Би тий. үзээгүй байхгүй аим шиг кино гэж одоо. Тийм хайлсны камерч угс бүх юм муухай болгож харуулдаг юм шүү. Тэр чинь бас Тейпнийх тий. ядуугийн зовлон юм биш дээ. Ядуу блогийн л тэр юм биш дээ. Яг тэр мангасан Яг ядуугийн л зовлон л байгаа. шунлаа ингээд триплет ингээд болоо ингээд юулэгдээд байгаа л тийм асуудал юм байна ш. Тэгээд тэр сүнс мүсний яванд зүгд бүрт байж таа. Их бас аим шиг юм биш юм гайгүй байсан. Өөрөө триплцэн тий. Тийм өөд нэг шунландаа шунлсан Зүүдэн дотроо зүудэлцэн байж байгаа шагаага тийм тийм яг сэлэнгүүд зүгээж байгаа. Тэгснээл гоё мастерпис байсан байж. Тэр одоо ч бид ингээд тийм кино хийж яг хийх төсөөлөхгүй хэцүү байхгүй яг шаа гэвэл just амар чүчтэй тэр мийгч мөчтэй бумаагч мөгчтэй ч нөгөө танаа юу хэрэгтэй гэдэг. Сүнс болж малаа хүлээ яах мах голдуу шааж маа. ягаан гаждгээ ихч чинь нөгөө нэг их чинь яах ч вэ шааснаад өөрөндөө банцтай олгуулж маалгуул. Тэр чинь бас Монгол улсын амар Тэр чинь хамгийн амар кинонууд тийм. тогсон их ч байхгүй. Тэр чинь хамгийн их ч юу шүү дээ. Тэгснээ ихчт нь өөрт бас нохоо санаа байгаа шүү гэж хэлж мэлээ тэр даглал махлаа янзгуулж байгаа байхгүй шүү дээ. Аим гоё. Тэгээ ингээ үе хөгжмүүд ингээд нэг хев загварт ингээ орцсон юм шиг санагдсан зөө. Би ингээд генерашнээр нь боддог заяа. Одоо болохоор нэг тийм байгаа штэ. Апо мо. Ээ. Одоо Монголд жишээ нь нэг тийм байгаа штэ. Ингээл нэг ийм жирэлцэн юм, шаагаал юм, хар цагаан шааснаа ингээл имо ч юм шиг нэг ийм тим стилтэй нэг юм Y2K стил шаацсан тим хүүхдүүд ингээл байгаад байгаа штэ. Тэд нар ингээд амар модонд орж байгаа тий. Обом гэдэг модоос гарчлаа тэгээ яг үндэ. Тийм 2 жил. Одоо гарна шүү дээ. Тэр чи яг нэг тренд үү. Ano шан тий. Шинэ үеийн хөгжим ер нь яаж чинь чи одоо ингээд шинэ үе юу болж байгааг өөрийнхөө өнцгөр юу гэж бодож чинь дэлхийд ч юм уу Монгол хамаагүй гэж. Ер нь зүгээр юу гэж бодож чинь. Сүүлд юу сонсов? Сүүл нөгөө маань стекидийг амар сонсоо. Стикидтэй. Тэрийг одоо юу гэж үү шүү дээ. Стикид. Аим шагаа бистэ яг TikTok-ын дотор ост юм шиг санагдаж шагаа сонсонгууд. Тэрнгээр л TikTok гэхээр болчиход байгаа тий. Яг ингээд TikTok чинь нэг хойгон дугаагаал зүгээр л тэгэл бас 808-аас одоо тэгэл Тэгэл уул нэг сонсоод нэг тийм шин юм байхгүй байхгүй. Тэгсээр нэг тийм дэвшилтэт нэг юм том цайз дотор байгаа юм шиг. жоохон AI юм шиг тий. Албаа тэгээд байгаа юм шиг нэг тийм. Чинд юу гэлээ нөө jerk drill мрил юм бэл шүү дээ. Нэг тиймэрхүү юмтай хамаач. Жөөл тийм. Одоо ер нь гэхдээ ингээд дугуурлахнууд жойк байгаа байхгүй. дугуурлахнууд нь ингээд юу яагаад байгаа гэсэн юм хахаад байгаа юм. Jerk drill. Спикерээ хахуулсан юм шиг дуурж байгаа шүү дээ. Тэрийг тойроо юу гэж бодож байна? Яагаад яг энэ дээрээ Би тийм хөгжим нэгийг хийсэн зөө. Тэгээ хааган дээр дуулсан чинь нөө спикер нь гэдэг хүмүүс тавгууч мавгуутэй та бүр амар хэцүү л. яагаад түн төрлөختөө энэндээ тоолчууд байгаа. Маяг жиж байгаа. Одоо нөгөө нэг мэс хөгжим хүн болго мониторт орчих штеп. Монитор гэдэг чинь яг үндэ Хоёр спикертэй. үйлдвэрийн юм штеп. Спикер биш нөгөө нэг юм үйлдвэрийн зорилттой гэрийн юм биш штеп. Тэгээд чихвч аймаг байгаа гэсэн. Одоо нөгөө пиан сонсдог байхад пианны микс байх шин. Пианны бейс гарахгүй штеп. Тэрнээс болоод юу нэг equipment-ээсээ болоод hardware-ээсээ болоод аудион тэгж миксэдэг. Одоо чинь 808 дангаараа гарна ингээд нэг юм гэдэг юм агааны жижигхэн хөгжмөөс гадуур болчихлоо шүү дээ. Тэнгүүд тийм хөгжмөд тийм их боломжтой болсон болохоор тэрийг ингэж exploit хийж байгаа. Хөгжмөөс хамгаалаад байгаа тийм бүгдээ монитортой болсон. Тэгснэ Spotify дээр ингээд яг
блогийн өгсөн юмыг гаргаж ирж байгаа тий. Касет масет нэгж хуулаа шивээ буцаагаад тийг уншихгүй. Тийм болохоор хардверээс шалтгаалаад хөгжмийн боломжууд одоо микс нь өөрчлөж байгаа гэсэн. Бейс нь нэмээ. Хөгжлийнхаа хэрээр яаж байгаа юм бол та? Тийм юундаа хөндлөлтөө таавуулаад. Тэгшин жоохон ийшээ болцсон чинь ийшээгээ тавиад. Тэгээ сүүлийн зочдноор сайн найз болох Аанда маань 168 дуусах ингээд би сүүлийн оролцуулж байна. ой. Би тэгээд муухай юм хаамс чи сүлд нь муухай юм шат юм шиг зангаа л та. Гой шаасан гэж бодоод гой ихгүй. Тэгээд тийч яг тэгээд мань гой яг чам юм нэ. Тэ нөгөө маань нөгөө студид байхад ой цан гэж аа найз ингээд байж байгаа чи надад нэг юм хэлсэн дээ. Юу гэж? Ингээд чи ингээд муухай юм ингээд хийгээд тэрийг манифестад ингээд тэрнээ төвлөлдөд ингээд яваад наа. Ааха. Тэрийг болоо гэд. Би бас өөрөө тэгээд байгаа те тэгснэ. Чи надад тэрийг хэлжсэн. Надад үл тэрийг би мэдчихсэн чи яг хийж амнаас гарч байгааг сонсоогүй. Тэгээ би хийчихсэн шаад. Харин тий нэг юм жоохон сайхан байвал зүгээр ч юм шиг санагдав. Тийм тэгж бодоо тэг шаа гэж бодоо. Амны бэлгээс ашигтын бэлэгч үлээ те. Тийм манай хацаа тэг шаа гэд. Аа тэгээд Тэ чеклсэн үү? Тэр тэгээ одоо зүгээр болсон байхгүй байна. наа чин тэгвэл гоё л резалт. Тийм. Гоё резалт байна гэхдээ нэр гэсэн. Маань ингээл амар тэгдэг хөөх. Ингээл уул хаданд гарыг те. Миний ингээд амьдралын үр дүн чинь одоо яг юу хийж байгаа нөхгүй юу? Би одоо хаана хинтээ яаж сууж байгаа нь миний ингээ үр дүн бохгүй. Надад одоо ингээд муухай найзууд байгаа. Тэр ч гэсэндээ миний ингээд дотор ингээд даалд ухамсартаа бодож исэн тэр юм нь би өөрөө бохгүй. Биелсэн байгаа тийм. Би өөрөө биелсэн. Би ингээд хогийн пистатай хамт байгаа нь би өөрөө цаанаа тийм бодож ирсэнтэй хамаатай байхгүй. Би өөрөө тэр ихгүй. Чамаас олж би бас. Тий, чамаас олж би ийм болсон байхгүй. Тий, тэгж бодоол тэгээл Тэр амар гоё туссан шүүхэнд бас тийм гэж үү. Паах чи тэрийдээ санаж байгаа юм уу? тийм ээ тэр сүүлд ажиллаа тэгээд тийм. Ашгүй дээ. Хэлий гэж бодож сайн. Аа тийм. Яа, ашгүй дээ пистаа. Хайр тийм. Би өглөөсөө л за нэг тийм шаа гэж боддог юм л. Ааха. За тэгээд нийтийн ухамсар гэдэг нэг юм байгаа зөө писта. Дэлхийн ертөнц маань одоо жоохон гажиг өөрийнхөө үүднээс юмнуудаа яриа зөө писта. Дэлхийн ертөнц юу бодож байгаа нь ингээд нийтийн ухамсар гэж байгаа зөө. Дата бааз Чи юу бодож байгаа? Бид нар ингээд дэлхийн ертөнц даяараа нэг юм бодож байгаа зөө. Тэр нь ингээд илэрсэн бид нар өөрсдөө байхгүй. Дэлхийн ертөнц одоо бүхэлдээ дайны тухай бодож байгаа зөө. Тэнгуут дайн болоо шахаа. Дэлхийн ертөнц хямрын шаан зөө. Мөнгө за нефтээ дуусгахыг тэр газрыг бөмбөгдөө гэл тэнгуут бөмбөгдөөл тэгэл ингээл нийтийн ухамсарал тийм байгаа. Бид нар эвлэжүүд байгаа. тийм Холливуудын манипуляцлаа. нийтийн ухамсар гэж юм байгаа. Тэрэнд амар итгэдэг. Тэгэхээр бөөндөө гоё юм бодвол гоё ихгүй. бид хоёрын төрөний түүх ичдэг. Яг нэг нь гайгүй юм бодчвол цаашаа ингээ butterfly effect ч юу лээ те. Тэр шиг ингээд мөргөлдөөд гайгүй юм бодох боломжтой байхгүй. Домино эффект. Түүх ичдэг гэдэг байгаа их чинь. Тий. Тэрэн дээр юу ч хийгээгүй биз та юу ч хийгээгүйгээрээ тэр бүх нийт Манай сайн дагин мэгэн болоод чигээрэл энэ минь болох гээд байгаа ч юм байхгүй. Зүгээр өнөөдөр би нэг гайгүй юм бодчиход найз цаашаа юм бодчихно, найзын найз цаашаа юм бодчихно гэж маань заримдаа боддог хөөх. Заримдаа л тэгж боддог. Тэрнээс маань лалрын гिचи шиг юм зөндөө болж байгаа шүү дээ. Хөгийн гिचи шиг юм бодож байгаа шүү дээ та. Тэгэнгუут тэгж яаж өнөөдөр гайгүй нэг 5 минут гайгүй юм бодчихвол гайгүй юм санагдаад байхгүй маань. Тэгээ ууланд гарын мари гээл ярьж мараал маань шаагаад байдаг гэсэн шүү дээ. Тэгэнгуут гой ингээл хүмүүс ууланд гараал ингээл бөөндөө бас тэрэнд ингээ нэг хүн нэг залууч гэсэндээ ингээ нөлөөлчих юм шиг. Ууланд гарах чинь муу юм биш шүү дээ. Тийм шүү дээ. Хамгийн гоё юм шүү. Тэр чинь ингээд хүн өндөр дээр гарч байгаа тархи толгоогоо ингээд цэнгэлчихэж байгаа байхгүй. Унтахад унд хэрэггүй, уулын гарахад мөнгө хэрэггүй. Тий. Тэгэл тийм л юм бодд юм байна. Цаагаараа.
гэж гарнаа. Нэг юм эрэг нэм toxic positivity гэх нэг хөгийн юм байгаа шүү Тэр дээ. бүх хитрхи солиод шагаа тий. Мань тэгмээргүй. Тийм бас тэгвэл бас Мань нэг тийм тэнийг юм бодмооргүй байгаа шүү. Худаа шагаад Мань тэр чинь олохгүй шүү дээ. practical шамар байна. Эрэгтэй хүүхдээр нэг юм 13 наснаас нь хойш жоо эрхчлөө хэрэгтэй билээ. Нэг юм 13 нас 13 ч мэдэхгүй зөө. Ер нь нэг юм Өөрөө тага өнгөт нь тий. тархин жоохон ингээд нэг юм би хөв хүн юм байна гэдэг мэдээлэл өгснөөс хойш ер нь ингээд сул тавих хэрэгтэй юм билээ. Би цаг магаа бүртгүүлж чадахгүй Нэг юм юм ерөнхий үндсэн хэрэгцээнүүдийг ингээ хангаад тэ гоё тэгсний дараагаас нь ингээд жоохон тайван орхихгүй бол болохгүй юм билээ. Ер нь жоохон аавын цээж болох хэвээр тий. Яг зөв. хориглолтын эсрэг тэмцээд байхгүй нөгөө нэг эсэргүүцлээ үүдэлээд эсэргүүцэл нь тэр өөрийгөө селф саботаж болоод байгаа байхгүй юу? Гэр бүлийн эсэргүүцсэндээ өөрийгөө холоод байгаа байхгүй юу юм. За мэдлэлтэй энэ төр байх хэвээр тий. Тийм зүгээр шүү. Өөрийнх нь амьдрал өөрийнх нь Ямар ч мэдлгүй байлгаад идэх тийм ээж нар чинь. Бүхэнд нь ингэжсээр байгаа. камамаар нохоо. Тавих мөх байж мэх солиод шаардчихад байна. Шийдвэр гаргаж чаддаггүй бол. Тэр кармагийн ухах яг юунд хэрэгтэй юм. Тэгээд тийм болохгүй юм болдсон шүү дээ. Яг үндэ. Яг үндэ. Үгүй тамиг татчихж байгаа шүү дээ. Тий, тэгэл татаал тэр хүн өөрөө л ойлгоно шүү дээ. Ер нь. Ханаж бүр тамиг таталтын тийм нууц тийм гоё юм болгоож байгаа. Нэг юм зөрчиж байгаа нэг тийм юм болгоож байгаа. Тэгээ улам тэр юмыг ингээд хорих тусам ихсдэг нь улам яагаад тусам тэр таашаал нэхлээд байгаа хгүй чи болохгүй юм хийж ийм экстрим болоод байгаа байхгүй тийм. Чи өөрийнхөө хариуцлагыг ойлгохгүй болчих жоохгүй. Би зовхгүй байна. Ээжийг л хуучлаа гэж бодоод байгаа. Яг үндэ өөрөө зовж байгаагаа мэдэхгүй болчих жоохгүй шүү дээ. Ээжийг л хуучлаа гэж бодоод байгаа шүү дээ. Нэстиг бас. Тэрний оронд жоохон буруу юм өнгө даун нэг алгадчихдаг л болно те. Тэрэн дээр үстэй. Тийм аавч тийм мэдчихэж шүү дээ. Өөрөө буруу юм шиг. ерөнхий ингээд нэг юм замын ингээд нэг юм жоохон чиглүүлсийгээл тэгэл ер нь ингээд 50 орхисон дээр юм шиг л санагдсан надаа ингээл. Энэ сайн ээж юм боёнд бас ихтгэн том болчихсон шүү дээ. Хүч өгцөнгөө бистэ төлөвлөсөнгөө бистэ. За ингээд цайл подкастын season ending бас сонин дууслаа. Сайн. Гоё тэгээд хамтран ажилласан байгууллагуудаа баярлалаа. Тэгээд дараагийн season эхлэхэд уулзцгаая. Бид нар одоо хэсэг амарна. Тэгээд сүүлийн дугаартаа оролцсон Тэнгис найздаа баярлалаа. Өшөө олон гоё юмнууд яриулах бол манай подкаст бол ямар ч тийм дүрмгүй подкаст. Нэг оролцсон зочин дахиж оролцохгүй гэсэн юм байхгүй. Дахиад дараагийнхаа дугаараас олон сандалтай болоод олон микрофонтой болчих юм бол гоё хамт ярьдаг хүмүүстэй хамт бөөнд нь оролцуулна гэж боддог. Тэгээд баярлалаа, хайртай шүү. Тэнгист баярлалаа. баярлаа. Харма Фергис хүчирхийл. Yes. Өшөө гоё хөгжмнүүд хийх байх гэж найдаж байна. Тэгээд энэ үртэл хамт баярлалаа. Цайл подкаст season 1 ending. Type sheet.